За цастай өдрийн мэнд төргий энэ манай Вашингтон DC хотод цас ороод нилээн хүйтэн байна. Тэгээд одоо энэ Америкийн нэгдсэн улсад одоо яг юу болоод байгаа юм бэ? Бас айгүй тийм эргэлзээтэй аймаар тийм үйл явдлууд дараараасаа болж байна. Жишээлбэл Миннесота мужид одоогор нөгөө ICE буюу холбооны цагаачлалын албаныхан очиж ажиллаж байгаа. Тэгээд түүнтэй холбоотой айгүйх зөрчлүүд айгүйх гарч ийн л да. Цагаачлалын холбоотой ажилчдын гаргаж байгаа бусрамг үйлдэлүүд гэх юм уу. Тэр нь бол одоо 2-7 хоногийн өмнө Рене Гүз гэдэг эмэгтэйг Америкийн нэгдсэн улсын иргэн эмэгтэйг бол одоо шалтгаангүйгээр одоо будаж хороосон байгаа. Дараагийн одоо victim буюу хохирогч нь бол эрчим дэмжлэгээний совилогч Алекс Прити гээд 37 настай залуу бас эднэрийн одоо гартад амиа алдлаа. Тэгээд энэ видеонууд нь маш олон видеонууд энэ тэндээс одоо гарсан байна л да. Тэгээд тэрийг харахад бол миний одоо бодлоор миний одоо ингээ харсан өнцгөр бол энэ залуу бол хоёр эмэгтэй хүн бас протест хийжсэн одоо эсэргүүцээд тэгж яхад нь тэр хоёр эмэгтэй хүн лөө нөгөө цагаачлалын албаныхан чинь нүлмэс асаргуулагч ингээд цацж исэн тий. Тэрэнд нь энэ залуу очиод тэр хоёр хүүхнийг ингээд туслах гад тэр хоёр хүүхэнд ингээд очиж байгаа байхгүй юу. Тэр хоёр хүүхнийг ингээд хамгаалаад ингээд тэгж явах хооронд нэг цагаачлалын ICE-ийн нэг хүн нь очингуудаа энэ залуунд уур нь амар хүрсэн үү яасан. Яг тэгж үгээс харагдаж байгаа байхгүй амар. Тэр залуу шууд угц татаал доош нь болгож жагаад доороо баахан хүмүүс дээрээс нь ингэж дарж агаад тэгээ яг тэр залуу болвол яг өөрийн биедээ болвол яг бие хамгаалах бууга авч явжсэн бэл аль бие усны эрхтэй. Тэрийг мэдэнгүүтээ тэр буугийг аваад нэг хүн цугтж байгаа нэг хүн явж байгаа байхгүй. Тэнгүүд буу авцсан тохиолдолд тэр хүн бол ямар нэгэн аюулгүй шүү дээ. Тэгэхэд тэр яг угс татчихсан тэр ICE-ийн ажилтан бол хэд удаа буудаж байгаа байхгүй тэр залууг. Миний хувьд бол энэ юу гэж харж байна гэхээр энэ ICE-ийн ажилчид бол үнэхээр одоо яг professional юм уу гэхээр яг professional биш байгаа байхгүй яг хүнтэй харьцаж байгаа байдал одоо хүнд шаардлага тавьж байгаа байдал тий. Дээрээс нь энэ ICE-ийн одоо явуулж байгаа мэдээлэл бол одоо бүгдээрээ худлаа гэдг нь бол мэдэгдэж байгаа шүү дээ. Жишээлбэл өчигдөр Department of Correction Minnesota мужийн аль бие усны одоо мэдээллээр бол Миннесотад 1300-аад хүн байрвчилсан гэж байгаа байхгүй ICE. Гэтэл одоо тэднийх одоо аль бие усаар ингээд бүгдийн судалгаагаа хийгээд ингээд үзэхэд 300-аад хүн л баривчлагдсан гэж байгаа. Тэгэхээр үлдсэн 1000 хүнийг бол хаанаас гаргаж ирсэн яасан мэддэхгүй тий. Тэгэхээр яг ICE явуулж байгаа энэ үйл ажиллагаа нь өөрөө одоо бусдыг одоо хуурам мэхлэх тий. Бусдад одоо айдас мэдрүүлэх ийм одоо бодлоготой ингэж хууль бусаар ингэж үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй. Тэгээ миний хувьд бол энэ Homeland Security-гийн тэр дарга Кристин Наоми бол одоо өөрөө аль бие усаар одоо байр суурийг хүлээлгэж өгөх ёстой гэж би үзэж байна. Тэгээд энэ хүнд ч ихсэн одоо гэмт хэргийн одоо хэрэг үүсгэж шалгах ёстой. Хууль ёсны байх ёстой юм ингээд энэ улс орны ингээд ийм аюултай байдалд хүргэж ингэж одоо ард иргэдийн тий зөвхөн одоо цагаачлал биш Америкийн иргэдийнхаа сэтгэл санаанд ингэж сэв суулгаж байна. Дээрэс нь зүгээр энгийн байгаа хүмүүсийг одоо хохирогчоор ингэж одоо гэр бүлийн татж байгаа хохирогч болгож байгаа энэ үйлдэл бол яавч одоо хүлээн зөвшөөрөх боломжгүй юм үйлдэлүүд байгаамаа. Тэгээд одоо удахгүй энэ Америкийн нэгдсэн улсын бусад эрүүл ухаантай хүмүүс нь энэ муухай босромог үйл ажиллагааг таслан зогсооно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд
бид бүгд ч ихсэн бас сэрэмжтэй байж аль болохоор одоо энэ IS-ийн зогсоогоод ингээд бичиг баримт ч юм үүсэх тохиолдолд чимээгүй тайван янз бүрийн эсрэг үзэл үзүүлэхгүй ингээд байж ах нь одоо бидэрт бас аюул багтай. Тэгэхгүй бол одоо уул нь бол үндсэн хуулийнхаа эрхээр бол хүн одоо дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй. За дээрэс нь бас одоо өөрийнхөө утсаар өөрөө ингээд видео хийх ийм бүх эрх нь байдаг. Гэтэл энэ эрхийг бол одоо энэ IS-ийнхан бол үнэхээр одоо уландаа гიშгэж байна. Тэгээд энэ бол үнэхээр буруу зүйл гэдгийг бол одоо хүн болго мэдж байгаа. Тэгээ энэ тал дээр бас арга хэмжээ аваасай гэсэн бодолтой байна. За баярлалаа.